Ер нь бол яг одоо Монгол улс чинь нийт одоо хүнсийнхаа 46% бол импортын хараат импортоос авдаг байна. За мөн одоо хавдрын одоо эндээс одоо гаргасан судалгаа бол саяхан харсан бид нар бас манай судлаачид энэ хуулийн одоо бас яг энэ үр дагаврын судалгаа мэргэжилтийн судалгааг одоо бас хийж байхад бидний энэ хоол хүнснээс авж байгаа энэ хоол тижэл зохисгүй хоолтоос болоод дээрэс нь энэ хүнсний баталгаат одоо аюулгүй хүнс хэрглэж байгаа байдлаас болоод 30-35% нь өөрөө одоо яг энэ хавдрын гол үүсвэр шалтгаан байгаад байна. Тэгээд нэгд одоо бас манай улс одоо ядуурлын түвшин 27.1% байна. Энэ өөрөө юу хэлж юм гэхээр ерөөсөө манай нийт хүн амын 3/1 нь баталгаат хүнсээр хангагдчихдаггүй. Шим дижээлийн хоол хүнсээр биш үсгэлэнтэй байна, тийм ээ. Ингээд Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хүн ам бүртээ одоо хүргэж чадахгүй байгаад байгаа одоо нэгдүгээр энэ статистик тоогоор харагдчихж байгаа. Нэгд хоёрдугаарт хүнсний тухай хууль бол анх 1900 одоо 95 онд хамгийн анх одоо энэ хууль батлагдаад үүнээс хойш 99 он ингээд 2012-оос 3 удаа ингээд шинжилэн найруулад 2012 оноос хойш манай хүнсний тухай хууль дахиж одоо нэмэлт өөрчлөлт шинжилэн найруулга хийгдэггүй ирсэн. Гэтэл яг үндсэндээ энэ хоол хүнс үйлдвэрлэгчдийн хувьд жил ирэх тусам технологи нь өөрчлөгддөг, инновац нэвтэрдэг. Тэр байтугай одоо хүнсний хүнсний төрөл өөрөө хүртэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэтэл бид нар энэ цаг үетэйгээ энэ хуулийг одоо шинжилэн найруулах байтал 2012 оноос хойш ерөөсөө хөндөөгүй ирсэн. Ийм ч учраас одоо өнөөдөр хавдрын нөхцөл байдал тийм ээ шалтгаан нь одоо ингээд 35% гээд тодорхойлоо гараад ирсэн байна. Тэгэхээр бид нар хүнсний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт хийж хамгийн том одоо энэ хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаа байдал энэ тогтолцоо, хяналтын тогтолцоогоо зөв одоо болгож өгч чадахгүй бол бид нар ерөөсөө үндсэндээ энэ аюулгүй байдал алдагдж байгаа. Хүнсний одоо аюулгүй байдал одоо бас алдагдсан ийм нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр за олон улсын одоо бидэрт бас хүний эрхийн түгээмэл тунхаглал дээрэс нь одоо эдийн засаг, нийгэм, соёлын одоо бас энэ олон улсын пактууд байгаа тийм энэ дээр дандаа одоо хүн амаа одоо хоол хүнс одоо баталгаат байдлаар хангах. За мэдээж үсгэлэн одоо энэ одоо нэг тижээллэг байдлаас одоо алдагдуулахгүй байх, үсгэлэнгөөс ангид байх гэсэн энэ одоо амлалтуудад манай Монгол улс өөрөө нэгдэж орсон байгаад байгаа. За нэгдүгээрт энийг хэрэгжүүлэхэд бид нар мэдээж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож ийж энэ өөрөө одоо олон улсад хүлээсэн энэ гэрээ болон энэ конвенцэнд энэ пактуудад бид нар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломж үүснэ. За нэгд хоёрдугаарт манайх өөрөө үндэсний одоо аюулгүй байдал, үндэсний одоо аюулгүй байдлын үзэл баримтлал дээр бид нар өөрсдөө бас одоо хүн амаа хүнсний одоо баталгаат байдлаар хангах. Ядаж одоо хүн өөрөө физиологийн одоо хэрэгцээнд шаардлагатай байгаа шимт одоо энэ одоо шимт хичээллийг одоо авдаг байх гэсэн энэ заалтууд болсон. За мөн алсын хараа 20% Монгол улсын одоо энэ урт хугацааны хөгжлийн одоо хөтөлбөр бодлогод байна тийм ээ. За энэ дээр бас мөн хүн амаа эрүүл одоо энэ хүнсээр хангах заалтуудыг оруулсан байгаа. За мөн хүнсний одоо энэ аюулгүй байдлыг хангах за мөн одоо улсын хурлын одоо энэ 36 дугаар тогтоолоор гарсан одоо хүнсний хувьсгал хөдөлгөөн байна. Бид нар ингээд хүнсний өөрөө бодлогуудыг ингээд боловсруулад гаргачихсан. За гагцхүү энийг бид нар хэрэгжүүлэх гэхлээр үндсэндээ энэ хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг ингээд харах юм бол 32.5% хэрэгжилттэй яваад байгаа. Тэгэхээр бид нар ингээд урт болон дунд хугацааны өөрөө үндэсний аюулгүй байдлын одоо үзэл баримтлал дээр өөрөө энэ хүн амаа эрүүл тижээллэг одоо шим тижээлтэй хоол хүнсээр хангах эрүүл одоо одоо хооллолтой эрүүл орчинд одоо хангагдах эрхүүд нь ингээд тусгагдсан бодлогууд нь гарцсан мөртлөө бид нар хэрэгжүүлэлтэн дээрээ унаад байгаа шалтгаан нь өөрөө ерөөсөө манай энэ хүнсний баталгаад энэ хүнсний аюулгүй байдлын тогтолцоо алдагдсантай шууд хамааралтай болчихж байгаа.